Сайн байцгаана уу? Удаан хөл хэлсэн бодлын эзэн подкастаа эхлүүлж байна. За өнөөдөр мөнх хөхтөн дээдс маань залран сууж байна. Дээдсийн маань өнөөдөр ярих сэдэв бол дээдсийн маань өнөөдөр яриа та бүгдийн маань чихэнд нь сониролж ухаанд нь уур нэмгээ. Өнөөдрийн сэдэв маань мэдрэмжийн талаар ярих гэж байгаа. Амар байна уу дээдс? За амгалан байна уу та бүхэн минь. За тэгэхээр мэдрэмж гэдэг зүйлийг л их сайн ярьж өгөхгүй бол энэ өөрсөө мэдрэмжиндээ маш хүчтэй туурч байна. Гэтэл энэ мэдрэмж бидний хаанаас хэрхэн үсээд байгаа гэж мэдэхгүй байна. Ер нь мэдрэмж гэж юу ч юм. Тэрийг хэрхэн өдөртөн зоолж өөрийн ухаанаараа өөрийн хүссэн мэдрэмжийг бүтээн амьдрах вэ. Одоо та нарын мэдрэмжээ зовлон жаргал гэж ерөнхийд нь ангилаад байна шүү дээ. Тийм. Зовлонгийн мэдрэмжүүд, жаргалын мэдрэмжүүд хоёр таандын мэдэрдэг энэ мэдрэмжүүдийг хоёр туйлд хуваагаад байна шүү дээ. Одоо жишээ нь зовлонгийн мэдрэмж ямар байх вэ? Хүмүүс зовж үзлээ. Зовлон энэ их хэцүү мэдрэмжийг даван туулах танд амар үлээсэн байх таа гэж ярьдаг үстэй. За тэгвэл энэ зовлонгийн мэдрэмжүүд бол хүнийг маш их хүнд дарамтанд оруулдаг. Юугаар дараад байгаа юм? Маш хүнд давтамжийн энергиэр дарж та бүхнийг доош нь хим алдуулж яадаг. Эрчим энерги чинь хүндрүүлж яадаг. Та нарыг одоо барахтай л бол мод чулуун мэт ийм хүнд болгож байдаг. Тэгэд энэ их зуурсан хүнд эрчмээс та нар салж хаагцна гэдэг нь та бүрэг л нэг түүх домогт агуу баатар жанжин дайсныг давран дийлж алдархавьяахан байгуулж байгаа мэт байдаг үстэй. Зовлонгонд даж гарч ирсэн хүмүүс энэ дэлхий дээр чинь алдар суугаа мандуулаад байна да. Тэгвэл тэрийг хад чулуун мэт хүнд эрчим энерги агуулсан тэр зүйлээс хэрхэн яаж гарч ирдэг юм бэ? За ямар нэр ад жаргал гэдэг тэр сайхан хүн баяр хөөр дүүрэн хайр дүүрэн гэрэлцэн гийсэн гийэрсэн байдгийг. Түүний тэр мэдрэмжүүд ажиглалын мэдрэмжүүд таныг яагаад буулж шум буулж эрхчлөөтэй хүсэж тэмүүлэхэд та нарыг дэмнээд байдаг юм. Сайхныг нь ажиглал хэмээн нэрлэлчихсэн л байна шүү дээ. За тэгэхээр энэ мэдрэмжүүд ухтаа таны хаанаас үсэж байна вэ? Хаанаас ч танд энэ мэдрэмж байгаад зовлон гихчийг мэдрээд байгаа юм. Энэ бүх мэдрэмж хүний дотор өөрт нь л дотоод ертөнцтэй байна шүү дээ. Тийм байна. Та нарыг гаднаас нь харахад нэг хүн л харагддаг. Нэг хоос баяр, нэг их заяал харагдаж байгаа үстэй. Гэтэл тэр хүний тэр бүх мэдрэмж ухта дотор нь л мэдрэгдээ байж байгаа үстэй. Тийм. Энэ би чинь шархаллаа зовлоо, хөхөрлөө нэцэрлээ. Тэгвэл тэр мэдрэмжийг бусдад мэдэрхгүй тэр хүн л өөрөө мэдэрч байгаа үстэй. Тэгж байгаа. Тэгвэл энэ мэдрэмжийг бид нар доторгоо өөрсдөө л мэдрээд байгаа юм бол энэ бүхэн бидний дотор л байна шүү дээ. Энэ бүх мэдрэмж үүсгээд байгаа зүйл бидний оюун ухаанд байна. Бидний сэтгэлийг өвдөгдөг хүнд давтамжуудад байна. Тэр нь та нарт сэтгэл өвддөг, сэтгэл шаналдаг, сэтгэл зовндог. Одоо та нарын хэлдгээр орчин үеийнхаа нөгөө трам шарх гэдэг шүү дээ.
Түүнээс гадна таны би хаан дээр байгаа энэ сайхан саривнуудыг яасан байх нь? Өвдөж үзээд шалбарж үзээд. За тэгээд яасан янгонэж би энэ болгоорч хотог мессенд гэмтэж хуруугаараа зүсэж ч юм уу тийм үү? Энэ би гэдэг шархалж өвдөх тэр хүнд мэдрэмж өгдөг. Тэр ч бас зовж байгаа үстэй энэ махан би. Тийм ээ. Бүрэн бүтэн байдлаа олдоно гэдэг чинь зовлон гэлж байгаа юм. Тийм шүү дээ тий. Сэтгэлийн бүрэн бүтэн байдлыг олдоно гэдэг нь хоёр дутуу өсөх. Хоёрдог бүхнийг олдох энерги шаналлах элдв сэтгэлийн хооронд хортож өөрийн сэтгэл зүрхээ гэмтэх өөрөөрөө илэрхийлж гаргах юмыг өөр бусдынхаар эвлэлдүүлэн гаргаснаар бусдын ижил бусадтай нийцэх өөрөөрөө байж чадахгүй өөрийг нь хортуулж шүү дээ жишг нь. Яг гэх мэтчлэн энэ зовлон яриад байвал дуусахгүй шүү дээ. Барагдахгүй шүү дээ. Уучин таны амьдрал энэ зовлонгоор дүүрэн шүү дээ. Харин зовлонгийн энэ хүнд мэдрэмжүүд яагаад мэдрэгдэт байгаа? Таныг зовж байгааг л ойлгуулах гэдэг шүү дээ. Таныг хүнд давтамжаанд хүнд амьдралаар энэ амьдрал гэжийг хүнд туулж байгааг мэдрүүлээд байна. Энэ зовлон ямар дуустгүй юм байл гэл хүн гасалдаг үстэй. тэгдэг. Тэг дуусахгүй тэр хүнд зовлонд амьдралыг яаж дуусгах юм? Тэр зовлонд мэдрэмжүүд нь таны дотор мэдрэгдээд л байна шүү дээ. Яаж тэр мэдрэмжүүдийг өнөө аз жаргал болгож хувиргах юм? Одоо зовлонгоос ухаарлаа авч ижил тэрийг ад жаргал болгож байгаа. Танд байгаагаа л ухаарах хэрэгтэй байна шүү дээ. Тий. Би ч танд байгаа юм байна. Би ч илүү сайхан амьдрах эрхтэй юм байна. Миний дотор өчнөн олон боломж болцоо байна. Би тэрийг ашиглаж амьдрий. Боломжоо нэй. Хязгаараа тэлээ. За энэ шийдвэрийг хүн мэдрэхийг сэрэх гэж байгаа шүү дээ. За ингээд зовлонг өвд заваад ахаар зарим нь эндээ дасаад амьдрал гэж нь ийм юм байна л гэж явж яадаг. Зарим нь бүр хүнд хэцүү өвдөж шаналсандан нэг сэхэрдэг шүү дээ. Тийм бүр шалдаа бууж агаад нэг сэрдэг тий. Тийм. За тэгвэл энэ бүх мэдрэмж дотор л байгаад байгаа юм болов. Би доторхоо л засахад энэ их мэдрэмжүүдийг тэр дээд сайхан мэдрэмж болгон хуургаж чаднаа л гэсэн үг шүү дээ. Тэг бүх зүйлийг өөрөөсөө өөр доторх мэдрэмжийн уудалдаг болсноос хойш хүн сая зөв амьдарч эхэлдэг. За хэрэг танд мэдрэгдээд байгаа тэр зовлон гэчийг яагаад үүсээд байгааг нь л хайж олох юм байна штэ. За бүтэлгүй амьтан гэд бусдад хараалгаад байдаг. Бүтэж байгаа юмгүй учраас л зовлонд байгаад байна шүү дээ. За тэр хүмүүс өөрөөсөө юу хайх нь? Яагаад энэ бүтэлгүй амьдрал надад дахин тохиолдод байгаа юм бэ гэдгийг бусдаас биш өөрөөсөө хайснаар л бүтэлгүй амьдралынх нь жар дуусаж бүрэн бүтэн амьдралынхаа эхлэх нь байна. Тийм байна. Хүн бүрэн бүтэн болохын тулд л энэ мэдрэмжүүдийн ойлгож ухаарч хувиргадаг юм. Бүтэн болохын тулд. Одоо бүтэн болохын тулд одоо бид нар мэдрэмжтэй байна гэсэн үг. Тийм ээ. Та нар дутуу учраас л дутуугийн мэдрэмж болгон дээр дутуу байгаа бүх зүйл дээр өвдөд байна. Жишээ нь махан би чинь 90 сар бол
одоо бүтэн байвал Мэдрэмж та нар биеийн өвдөлттэй мэдрэмж байхгүй үстэй. Элэг чинь таалан эрүүл байдлаа алдаж хатан гарч тамбархан томроод та нарын зүрх хэвийн бас байдлаа алдаад та нарын одоо хөл шагаа өвдгөнд ясн илүүдэж ургаад явхад чинь янгнаад шүрмсэн татаад сонаад ингээд бүрэн бутан одоо порпорц тэнцвэр энэ бүхний чинь хооронд нь уйлдуулдаг тэр уян хатан байдлууд алдагдаж байгаа яах нь одоо өвдөл мэдрээд байна шүү дээ. Та нарын амьдрал элэг бүтэн байхад та нар жаргалтай л байдаг үстэй сэтгэл чинь. тийм ээ. За тэр алдагтаад үр хөөгд чинь өвдөж завж өгч гээд айлгаад хааны жил чинь хорвоос халаад за одоо өөр юу гэдэм гинтийн гай осол хүртэгтэй дэвэл та нар зов нөөцтэй Тэглэх тэгвэл та нар бүтэн болох тусмаа та нарын зовлонгийн мэдрэмж жаргалын мэдрэмжээр солигддог байх нь шүү дээ. За тэгвэл хүн өөрийнхөө бүхий л мэдрэмжийг бүтэн болгохын тулд өөртөө ажил хаяг ангаалт гэж хэлээд байна. тийм байна. Жишээ нь махан биеийн бүрэн бүтэн байдлыг та нар заасааж энэ тентгийн тэнцэл ардлыг тэнцвэржүүлж эрүүл олчих нь үстэй. Эрүүл хүн аж агалаар дүүрэн. Тийм үү? Та нарын бие эрүүл байхад сүнс чинь бас эрүүлжих боломжтой болдог. Сэтгэл чинь эрүүлжих боломжтой болдог юм. Тэгэхээр хүн өвдөхөр хамгийн түрүүн бие л ангаах гэдэг байгаа үстэй. Тэгж байгаа. Хизээ сэтгэлээ ангаагаа явж исэн юм. Хизээ сүнсээ ангааж исэн юм. Харин За тэгэхээр та нарын энэ махан бие эхлээд бүтэн байх ёстой. Амийг чинь авч явж байгаа учраас дараа нь үүнийг өвчлүүлээд байгаа энэ сэтгэл биеийн итгэх ёстой. Дараа нь та нар энэ сэтгэлийг чинь өвдөхөд байгаа сүнсэн бие итгэх ёстой. эхлээд сэтгэл бие дараа нь сүнсэн бие рүү орж байгаа. Тийм ээ. Гаднаас нь л эмчлээд байна шүү дээ. Яагаад хүнд өвдөхөөр эхлээд сүнснээсээ итгэж чаддгүй маа. Хамгийн хүнд мэдрэмж махан биеийн өвдөл шүү дээ. Удаахан сэтгэлийн өвдөлт. Түүний дараах нь сүнсний өвдөлт. Таны махан бие цус алдаад систем чинь нэвдрээд хариугүй хөх гэж байгаа бол та эмнэлэг тандахгүй яа тийм сүнсээ эмчилж ингэ суугаа. Үгүй ээ. За гих мэдчлэн шүү дээ. Юу нас сүнс өвдөж сүнс сэтгэл мэдрэгддэг юм. Та нарын сэтгэлийн зовлон сүнсний чинь л өвчин зовлон шүү дээ. Ард нь сүнс чинь л ажиллаад байна. Тэгээд тэр нь итгэж чадахгүй, ил аршиж чадахгүй энэ махан биендээ удаан яваад ахаар махан бие ч өвдөж байгаа юм. Махан биений өвдөлд мэдрэгдэхгүй. Түүндээ дасаад тоохгүй яваад ахаар та нарын амь нас чинь алдагдахад хөрөндөө. За тэгэхээр ингэж өөрлөгөө орж ихнээс нь ангаахыг мэдрэмж ангаах гэнэ. Гэтэл энэ мэдрэмжүүд өөр цаана яаж та нарт төрдөг? Та нар амьдрал гэдэг зүйлд амьдрахын тулд энэ амьд орших үеийн мэдрэмжийг мэдрэх ёстой үстэй. Тэ. Дуугийн сонсож, нарийн хаач салхийг мэдэрч, хүртэж, хоолыг амталж, хувцсыг өмсөж мөн.
Тэгээд иргэн тойрны бүх зүйлтэй харилцаа бүрээр хүнтэй одоо энэ бүх зовлонгийн мэдрэмж мэдэрнэ шүү дээ. За тэгэхээр амьдраад байгаа нь мэдрэгдээд байгаа биз? Амьд явж байгаа нь мэдрэгдэж байгаа зү. Мэдрэгдээд байгаа амьд байгаа чинь. За тэгвэл амьдрж л байгаа бол мэдрэмж орж ирж л байгаа юм дээ. Тэгэх нь байна. Дотроос нь ч гаднаас нь ч. За тэгвэл амьдрал өөр өндөр чигтээ мэдрэмж юм байна. Тийм байна. Хэрвээ таны сүнс өгчих бол таны сүнс махан биеийн мэдрэмжийг мэдрэхгүй. А гэвч тэр сэтгэлийн мэдрэмж, оюуны мэдрэмжээ мэдэрсээр л байна. Бусдаа харилцаж мэдэрнэ. Сүнстэйгээ харилцана. Сүнс амьд болгоныг харж мэдэрнэ. Тэр тэдний биеинд орж мэдэрнэ. Янз бүрээр зүүдэнт нь орж хүртэл сэтгэл хөдлөлтүүдийг мэдэрнэ штэ та нарын. Тэгэхээр сүнсний хувьд хүрдэхгүй байсаар л байгаа үстэй мэдрэмжүүд. Тийм байна. Сүнсний хувьд махан биеинд орж иж мэдрээд шүү дээ. Махан биеинд орж мэдрэхээс гадна махан бие гүйчихсэн мэдэрнэ. Тэр оюун сэтгэл хөдлөлүүдээ. Зүг. Тэгэхээр амьтай болгонд сүнсэн ч байна уу? Амьд хүндэн ч байна уу? Хамаагүй. Мэдрэмж байна шүү дээ. Байж л байгаа биз? Тийм байна. Заавал махан биеинд гүггүй юм байна шүү дээ. Байлгүй дээ. Тийм байна. Тийм учраас тэр чинь хүний биеинд ороод одоо жишгний бие чинь одоо оюун ухаан сэтгэл хөдлөлтэй байгаа үстэй. Гэхдээ тэгээ биеийн ярьж байна. Тийм үү? Тийм ээ. Тийм байгаа дээ. За тэгээд би бүр энэ охины хөл гар өвдөж байгааг чи мэдэрч байна. Би бүр махан биений мэдрэмж мэдрээ сууж шүү дээ. За ямар автай. Тэгэхээр мэдрэмж гэдэг зүйл амьтай болгонд амьтайсан хийбитэн ч байсан хамаагүй байна. Тэгвэл энэ байгалыг чинь мэдрэмжтэй юу? Мэдрэмжтэй л байлгүй дээ. За тэгэхээр амьдрал гэгч зүйл өөрнөж байгаа. Оршихуй гэгч зүйл оршиж байгаа л бол бит төө мэдрэмж байгаа нь шүү дээ. Хаасайгүй. Харин та оргүй хоосонд очивол мэдрэмж байх уу? Баггүй. Оргүй хоосонд мэдрэмж та нарынхаар байхгүй. Гэхдээ түүний дээд дараагийн хэмжээсээс харуул би яагаад гэвэл оргүй хоосны яс оршихуй бий болоод байна. Оршихуй бийжиж мэдрэгдэж бүтээгдээд байгаа юм бол түүнийг бүтээгч оргүй хоосон хэмжээсээс тэр мэдрэмжүүд байж байгаа учраас гарч байгаа юм. Тийм байна. Гэхдээ яах вэ? Тэр оршиж байгаа тэр их нэгтрэл мэдрэмжээс оргүй руу нэг орчхоор мэдрэмжгүй юм шиг болчихж байгаа юм. Тийм. Хоосон юм шиг санагдана. Тийм яг тэгдэг. Хоосон гэдэг чинь юу гэсэн үг юм? Мэдрэмжгүй л гэсэн үг шүү дээ. Тэгсэн үг. Гэтэл сайн тэндээ удвал мэдрэгнэ. Тийм байна. Зүг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ухамсар өөрөө мэдрэмжийг үүсгэдэг юм. Ухамсар гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ухаад баарашгүй санамсар сэрнэмсрийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл түүнийг ухаж барахгүй болохоор ухамсар гэж нэрлсэн байна. Тийм байна. Оршиж байгаа бүхний учир шалтгаан уг мөн чанарыг ухаад лавел дуусахгүй гэдэг санаа шүү дээ. Ухамсар чинь. Тэгэхээр тэр хязгааргүй ихийг бүтээсэн
Ортой оргүй бүгдээ энэ агуулсан. Юу нь үл мэдэгдэх. Хязгаар нь үл харагдах. Тэр зүйл ахны дээ. За гэтэл тэрийг эзэмшиж болдог л гин. Тэр нь бүтээгч болж байгаа байгаа юм. Тэгвэл тэр их ухамсыг эзэмшээд бүтээгээд байгаа хүн чинь бас л мэдрэмжтэй аж таарна да. Тэр цаад юм нь юу гэдгийг мэдэхгүй. За ингэж ярихаар Бүх зүйлд мэдрэмж байх гэдэг шүү дээ. бүх зүйлд мэдрэмж байгаад л байна. Тийм байна. Мэдэрч байгаа юм чинь тэнд ухах зүйл байгаа тийм үү цаашаа? Тэгэхээр бүх зүйл ухамсар ухаад байхад гарч ирдэг мэдэмсэртэй учраас бүх зүйл дуусашгүй төгсөшгүй гэсэн санаа байгаад. Харин тэгээд байна. За ийм л байдаг байна. Одоо тийм мэдрэмжнээс ч одоо бидэрт одоо сэтгэл хөдлөлгээд үүсээд байгаа шүү дээ, тий. Энэ одоо хаанаас үүсээд байгаа? Одоо сэтгэл хөдлөл бол таны амь ирчим шүү дээ. Амнаас үүсээд байна. Сүнснээс ч гарах амны ирчим. Тэр маш их хүчтэй. Өөртөө сонцлог. Бүтээх, бүтэцлэх, наалдуулах тэр хайр гэж ярьснаа да. Тийм ирчим шүү дээ. Тэр сэтгэл зүрхнээс амь ирчмээ маш ихээр өргөн зар хүрээгээр дэлхийн хэмжээнд бүх хүнд зориулж гаргаж чадж байгаа хүн бол дэлхийн хэмжээний бүхий л зүйлийг бүтээж түүнд нөлөөлж байдаг. Агуу их мэдрэмжийн эзэн байхгүй юу? Агуу хаад, агуу уран бүтээлчд, агуу зураач нар тэд яадаг юм? Тэдний бүтээсэн болгон бусдад мэдрэгдээд амьтай яагаад юм? Амин ирчим нь асар их хүчтэй гарсан учраас амьтай байгаад байна. Тэгвэл сэтгэл гэдэг чинь тэр шүү дээ. Та нарын сүнсний амин ирчим гардаг. Хэлбэр бусдад амь мэдрүүлдэг тэр зүйлийг сэтгэл гэнэ. Хөдлөл гэнэ. Тэгэхээр чинь сүнсний чинь хөдлөлийг сэтгэл хөдлөл гэж нэрлэдэг байх нэ дээ. Тийм биш тий. Сүнс чинь аймарч хөдлөгдөв. Сэтгэл хөдлөлтөй байгаад байгаа биз дээ. Бадгийн наад захын амьтан хүртэл сэтгэл хөдлөлтөй шүү дээ. Тийм шүү дээ. Нохой муураас ахуулаад өвдөж байгаагаа хүртэл илэрхийлж байгаа биз дээ. За Одоо тэгэхээр чинь бид нар одоо сэтгэл хөдлөлтөд автахгүй байхын талаар одоо ойлголт байдаг шүү дээ. Сэтгэл хөдлөлтөд автчихин, автахгүй байна. Тэгвэл одоо сүнсэндээ автаад байна, сүнсэндээ автахгүй байна гэж ойлгоо. тийш дээ. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлтөн автаад түүнээсээ цааш гарч чадахгүй байна гэдэг нь таны өөрийн амин эрчим гэдэг зүйл нэг бол их гараад нэг бол дутуу гараад тэний тэнцвэр алдагдаж хад байгааг авталт гэж байгаа юм баггүй юу? Гэхдээ хүн яах вэ? Сэтгэлээр унаж л байдаг, хөөрч л байдаг. Сэтгэл хөдлөлийг өндөрт хөөргөж, хайрыг мэдэж аж аргал бэлгэж авах үед хүний зүрх сэтгэл нэгдчихсэн байдгийг. Амь эрчим цацарсан байж байдгийг. Яагаад тэр нэгдчих вэ? Яагаад гэвэл сүнс тэр агшинд өөрийгөө их хүчтэй илэрхийлж байна шүү дээ. Тийм байна. Ахаар нь хүн уурлаж уцаарлаж хайварынхан хамаг амьтныг зовоод шаналгаж өөрөөж мэдэхгүйгээр бүх буцаж булгаагаа дэлгэж өөрийн сайхан дүрэн алдаж
хүн амьтанд өөрийгөө станыг илчилж байхдаа яадаг гэж. Сүнс өөрийгөө аварч байдгийг. Аварч байдаг. Тийм ээ. Чир нь одоо юу гэсэн үг лээ? Амин эрчмэн бүглөрчгсөн тэр дотоод амин эрчмэн. Гадагшин нэг цацаж. Эрчмийн урсгалаа тэнцүүлж байгаа ухаантай юм. Одоо заавал тийм хэрэгцээ байна гэсэн үг. Яагаад тийм их өөрөө зараар тесэж гардыг мэдгүй. Зүрх сэтгэлжин хаалттай. Бусдад зориулах сэтгэл байхгүй. Дэндүү хувайчээсэн байх үед өөрөөсөн өөрийг бодохгүй. Өөрөөлийг зүрх сэтгэлдээ багтаахгүй байх үед сүнс амин аварч. Энэ амь амьдралд өөрийгөө бусад бүх амь амьдралтай нэгдмэл гэдгээ танд мэдрүүлэх гэж. Таныг ямар жоохон байгааг чинь ойлгуулах гэж. Тэнийг жаахан нүх шиг юмар чинь тэр их амьдралын эрчим энергийг танд ойлгуулахын тулд станы жижигхэн нүхээр чинь амин эрчмийг уртаа нарахгүй цаацдаг юм да. Тэр чи одоо хүмүүс одоо яг өөрөөсөө зан арын шингаас гараад байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл сүнснээс гараад юм шүү дээ. Сүнснээс л гарна шүү дээ. Одоо бид нар одоо тэрийг ойлгохдоо бол одоо нийгмээс авсан харилцаа аав ээжээс авсан хүмүүжил ч юм уу, найз нөхдөс ч юм уу, багшаас ч юм авсан тэр нэг өөрийн хүмүүжил одоо гэж итгэл хүмүүжил гэж ойлгоод байна шүү дээ. Тэрнээс гарч байгаа сүнс чинь одоо энэ дэлхий дээр төрөөд амь амьдрал гэж даасан зогцохын тулд өөрийнхөө дотоодод байдаг доод мэдрэмжүүдийн одоо зүрх сэтгэл нагаагц үед танаар дамжуулан гаргана штэ. Хөөхд байхдаа та зүрх сэтгэл нь нээлттэй юм байдгийг. Гэхдээ явцын донд бусдыг хайрлах нь хэцүү юм байна. Бусдад хайрлагдахгүй нь үүний юм байна гэд зүрх сэтгэлээ баг багаар хаасаар бусдаас өөрийгөө тусгаарласаар байгаад хаачдгийг. Хаачгаар чинь зовлонгийн л даалаад юм байна шүү дээ. Зовлонгийн мэдрэмжүүдээ сүнс гаргаж танд мэдрүүлнэ. Сүнсний гаргаж өгсөн дотоод мэдрэмжтэй ижил зүйл гаднаас танд ирээд наалдаад та амьдраад байгаа юм шиг заваад дотор байгаа мэдрэмжээ л мэдрээд байгаа юм шүү дээ. Түүний чи өдөг хүмүүс тань дээр ирнэ гэсэн үг. Үйл явдлаа тохиолдно. Тэгээд тэндээс миний сүнсний доод давтамж энэ юм байна. Би энийг ухаарч дэвшлүүлж зүрх сэтгэлээ нээж энэ их зүйлийг мэдэрч ачааллыг ойлгох ёстой юм байна гэд. Тэрийг мэдрэхгүй болохоор өнөө сүнс хаалтай зүрх сэтгэлийн цаанаас нөө нэг доод давтамжуудаараа хайлгаж царилэгдэлж таныг дотроос хүчтэй төрж байгаа юм. Тэр нь ухамсаргүй гараад байна шүү дээ. Дарах гэхээр дарагдахгүй. Зүгээр л танаас цаацарч байна. Галдуул дэлбэрч байгаа тайтал. Хэсэг тэрийг цаацаж эрчмээ нэг гаргаж аваад тайвширдаг үстэй. Тэр цагт юу болж байгаа бурхан минь гэж яриад өдөртлөхгүй баахан балаа юм хийснэ анзаардаг. Тэр үед та зүрх сэтгэлжин хаалтайгааг л ойлго. За тэгвэл хүн тэгвэл зүрх сэтгэлээ яаж нээд юм бэ? Амархан штэ. Одоо за би юм хаалттай бусдаас өргөд тусгаарлаад ганцхан өөрийгөө хамгаалах гээд зүрх сэтгэлээ хаачиж бусдад зүрх сэтгэлээ нэгээр өвдгөөд байна тэд гэ буруутгаад байна штэ. Тэгэхээр би одоо өөртөө л үнэнч бай. Гэ зөвхөн өөртөө зориулахаар хаачиж байгаа юм. За өөр хүүхдэд зориулахаар багахан тэдрийг оруулах зайгаар нээж байгаа юм. За одоо тэгээд яана юм бэ? За би ойлголоо ухаарлаа.
Би зүгээр л зүрх сэтгэлээ босдод зоригдонэ. Өвдөл өвдөн л үз. Өвдөх шалтгаан нь надад байна. Заси ухаарыг. Ухамсарлыг. Ухаарч мэдэн сэрж мэдрэмжийн ажиглах явцад та айлан хизэнэ. Өөрийн дээд хэмжээс өдрөө ороод түүний ухамсарыг ашиглаад эхлэхээр өөрийгөө ямар байгааг боддоор хард юм штэ. Тэгээ зов чаналгаа болоод учрыг олждог байхгүй юу? Тэгээд л энэ мэдрэмжээс ангижирна. Тэр ангижирсан учраас дагаж тань дээр ирэхгүй. Ингэж л ангалж явна. За тийг бол одоо зурх сэтгэлээ бүр зоригтой нэ. Өшөө томнэ. Дахиад завн та. Завх шалтгаанууд дотор ч л байсан байх нь штэ. Дахиад тийм ээ. Гих мэтчлэн л явна гэсэн үг. Тийм ээ. Ингээд хүн нэгэн цагт өөрийнхөө зовлонгийн мэдрэмжүүдэд ажиллаад дуусна юм аа. Завх толондоо ухаарч мэдэж сэрсээр байгаад мэдрэмж болгоныг дээд давтамж руу ухаан болгоно ухамсарласаар дээд давтамж руу шилжүүлээ. Ингээд л та жаргах цаг чинь алин хэдийн ирсээр л байсан байна. Ийм л үйл явц болдог доо. За яасан нуушаад байна уу бэ? Үгүй ээ тийч. Ерөөсөө яг нарийн гэж ойлгож байгаагүй юм шүү дээ одоо. Тийм шүү дээ. Миний хүү чинь яадаг вүлээ. Чихтэйг мэдрээд мэдрэмж олгоно бусдад. Заахад явдаг шүү. Харин тийм тэгсэн чи үгүй байсан биш дээ. Энэ ч ухаар юм бэ. Тийм байна. Нарийн ухаж сураагүй л. Ухтгийн ухтгууд нь хийгээд ахаар мэдтгүүд нь мэдрэмжиндээ автаад үлдчих тийм да. Өөрөө л ухгүй бол нэмэргүй. Бусдын ухаан дээр ухамсар тэлдэгч. Өөрийн мэдэж сэрсэн ухамсар гэдэг бол таны алт. Ухаарсан ухаарал чинь таны оюун ухаанд гүн шигтгэгдсэн учраас тэр болгоны цаана таны үнцийг оршиж байгаа юм шүү дээ. Ахиж хизээж ухаанаа доошо унахгүй үнцэн чинь. Тийм. Тэгэхээр үнцэн гэдэг бол энэ бүх үйл явцыг өөрийн биеэр мэдэж ухаарсан. Тэр их чадамжийг хэлдэг байгаа нь шүү дээ. Чадаж байгаа учраас, чадсан учраас түүнийг бусдад өгч ойлгуулж чадчих байгаа юм. Тэг бусдад өгжиж үнц нь болно шүү дээ тий. Тийм. Чадаагүй учраас, ойлгоогүй учраас бусдаас будаа эцэснүүд нь үгийж гисэн өгөх юм нь дут ухаардаг. Тийм. Бүрэн чадаж ойлгож суугаагүй учраас. Тийм ээ. Мэдлэгтэй эзэн болж мэддгээ бусдад бүрэн зай гэвэл өөрөө л мэдэж сэрж ухаж ухаарсан байх ёстой байдгийн да. Тийм байна. За тэгвэл мэдрэмж гэдэг чинь ийм зүйл байх нэ дээ. Тийм байх юм шүү дээ. Тэгэхээр мэдрэмжиндээ автаж бүү зовоо. Зовлоогээ та зовлонгоос өөр юу ч мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ болгоныхоо учрыг өөрөөсөө ухаж сэр мэд чад тэг тосмата урам зориг орно. Урам зоригтой хүний гороос ур ухаан чадвар аюус бэлэг бүхний тайлах онц ухаан гард юм да. Энийг нь та нарын аюус бэлэг нэгдэх сонсны чадвар чадамж орох гэж байгаа юм. Тэгэхээр одоо болно миний ард түмэн. Одоо завж болно. Хангалттай. Өвдлөө. Шаналлаа. Завнлаа гэж та нар өвцөөл байх уу. Тэгэхээр одоо нэг босоод ирдээ. Босгож ирэх хүч болсон энэ хүмүүст байна. Сурж ухаарч өөрсдөө эзэн сов мэдрэмж болгонд эзэн суусан хүн
Мэдээж энэ тэр ад жаргал дэважинда очихын дээр очино. Учир нь дэд хийсэн, хичээсэн, үйлдсэн үр дүнг нь харсан шүү дээ. За ингээд та бүхэндээ за танахар хайртай шүү гэдэг. Минийхэр болохоор үр өгөөжтэй өнөр өтгөн аз жаргалтай амин оршуугаад хэлж амьдраарай л гэж хэлээ та. За гэлалаа дээдтэй. Амин оршууд хэлнэ гэдэг чинь хайр шүү дээ. Үр өгөөжтэй байна гэдэг чинь хайр. Тийм. Таньяас гарсан тэр их амин эрчим бусдад үг өгдөөд байгааг хайр гэдэг байгаа юм. Гарч энэ тэнд очиж наадаад илдв бүтээл уурлаад байгааг хайр гэдэг байгаа юм. Таньяас гарсан бүхэн хайр. Ойлгоо. За өнөөдрийнхөө подкастыг энэ үрээд дуусгах ярих уу та? Би ч одоо ярмаар л байна. Гэхдээ одоо хугацаа явчихчтэй. Жохон хайрыг дэлгэрүүлт юм. Түрүү ярьчлаа. Хайр уу? Тийм. Хайрын тухай бид нар ярьсан баха дээ яалаа. Мартчихжээ бас. Хайрын тухай ярьсан юм байна. Ярьсан ч санагдаад. Хайрын тийм ээ. Одоо хитрхи хоёрны шилжилт хийгээд. Сая бид энэ мэдрэмж гэдэг дээр эдний галийнхаа ажиллаад энэ зүрх сэтгэл гэдгийг ангацгах угонд шалтгаануудаа мэдэж ангалтын том сорийг тавьсан гэхүү дээ. Сонсны ангалтууд хийсэн энэ дэлхийн мэдрэмжүүдийг чинь засалдсан. Түүнийхээ үр дүнг мэдэрч энэ их мэдрэмжинд умсан за өөртөө 10 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд подкаст байхгүй. Тэгсэн. Ямар ч завгүй мэдрэмжинд автаад байжсэн. За тэгэхээр мэдэрч автаж давж гарсан энэ түмэн олноосоо суралцсан гэж л хэлгээстэй. За гэлалаа дээдтэй. Өнөөдрийнхөө подкастыг энэ үрээд өндөрлөё. Тэгээ манай Facebook хуудас, YouTube сувгийг маань айлуулах цааш нь олон хүнд түгэж өгөөрэй. Дараагийн подкаст хүртэл баяртай. За баяртай.